Эхлээд танаа байшин дээр чи очиж бодит хэмжээт хийв. Дараа нь танаа байшин зориулж мэрэгжлийн шийдлийг гаргав. Бас бүрэн автомат цахилгаан зуух халаалтын системийг мэрэгжлийн түвшинд үүснэ. Ингээд танаа систем бэлэн боллоо. Танд санал болгож буй хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж. Та алсын зайнаас гар утсаараа халаалтаа тохиолох боломжтой. Ая тухтай сайхан өгүүлчээрэй. Атморыг сонгосон баярлалаа. Анхаарлаа хандуулан сонгуульд үзэж байгаа үзэгчдэнд баярлалаа. Энэ бол парламент гөршөөр нэвтрүүлэг танд хүрч байна. За манай өнөөдрийн чинь нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Идэр Батөрөгдөө оролцож байна. Урилгыг хүлээн авч студид ирсэн танд баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр та бүхэн өнөөдөр сургуулийн орчин дах хориотой хүнс, за мөн одоо ил задгаалдаг хүнсний худалдааны талаар ярих гэж байна. Тэгэхээр энэ сургуулийн орчин дах хориотой хүнс гэдэгт юу нь яг юу хэлдэм бэ гэдгээс. За 2018 оны 7 сарын 9-ний өдөр боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайд одоо эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан А448-268 гэсэн тушаалаар одоо сургуулийн орчинд одоо хүүхдийн хүнсэнд хэрэглэхийг хориглосон юм 9 төрлийн бүтээгдэхүүнийг бол тодорхой зааж өгсөн байна. За үүнд юу агуулж байгаа нөхөр энгийн нийлбэл нүүрс ус ихээр агуулсан. За чихэр, шоколад, мөхөлдс мэтлэн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон. За мөн их тосонд шарсан хайрсан хүнсний бүтээгдэхүүнийг мөн хориглосон байгаа. За түүнээс гадна одоо өндөг, хуурай өндөг мэтлэн бүтээгдэхүүнийг хориглосон. За түргэн хоолнууд одоо пицца, бургер, гамбургер мэтлэн бүтээгдэхүүнүүдийг бас хориглосон байгаа. За тэгээд дээрэс нь хийжүүлсэн ундаа тийм газтай хүнсний зүйлсийг бол бас сорьсон байгаа. За мөн химийн аргаар буюу одоо нийлмэл аргаар гаргаж авсан хүнсний нэмэлтүүд агуулсан ийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг бол хорьсон байгаа. Эдгээрийг одоо сургуулийн орчинд буюу сургуулийн хашаанд түүний дотор агуулгадж байгаа одоо сургуулийн цайны газар, буфет гэх мэтлэн хоолны цэгүүд дээр бол энэ эсэм бүтээгдэхүүн хорьсон байгаа. Тэгэхээр мэдээж энэ одоо хүнсний бүтээгдэхүүнүүд бол хүүхдийн эрүүл мэндэд хортой ч гэдэг юм уу сөрөг нөлөөтэй учраас хорж байгаа. Тэр утгаараа зөвхөн сургуулийн орчинд гэлтгүү гэртээ ч гэсэн эцэг эхчүүд бас хүүхдэд аль болохоор одоо хэрэглүүлэхгүй байх ёстой гэж ойлгож байна л да. Тэгэхээр яг эндээс онцлоод асуухад химийн аргаар гараа авсан хүнсний бүтээгдэхүүн гэдгийг нь та илүү одоо тайлбарлаж өгөхгүй. За химийн буюу одоо химийн бодис элементтэй энэ хүчин зүйлийг хооронд нь одоо уруулд оруулж ингэж гаргаж авсан одоо хүнсний нэмэлтүүд гэж ярьдаг. Дангаараа хүнсний бүтээгдэхүүн болдоггүй. Зөвхөн хоол хүнсний бүтээгдэхүүний одоо амт хүнэр өнгө одоо хэлбэр дүрс. За тэгээд эдгээр зүйлсийг ингэж хадгалах хугацаа одоо хэвийн нөхцөлийг хангуулах үүднээс нэмж хэрэгжилж байгаа энэ хүнсний нэмэлтүүдийг хэлж байгаа. Эдгээр нь одоо хүн химийн аргаар гаргаж авсан бол хүний биеийн одоо бие организм эрүүл мэндэд бол тийм төдийлөн сайн биш. Одоо бүрэн гүйцэд шингэдэггүй эсвэл тэдгэрийг задлах одоо фермент гэж ярьдаг. Хүний бие махбодод бас тэр нь байдаггүй. Ийм учраас бас хүний биед хоримтлагдах одоо түүнээс үүдээд бас эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй байдаг л да. За хүүхдүүд маань сургуулийн орчинд одоо эдгээр хүнсийг хориглосноор бас хориглох үйлдэл эхнээс явцгаа. Одоо багш нар болон эцэг эхчүүд маань хүүхдүүдийн энэ талаараа авч хэрэглэж идэхгүй байх эрүүл мэндэд ийм сөрөг нөлөөтэй шүү гэдгийг маш сайн тайлбарлаж өгөхгүй бол бас сургуулийн яг хашааны гадна байгаа хүнсний дэлгүүр түрүүн үйлчлэгийн эцэг гэдэг юм эдгээр рүү ороод нөгөө хориглосон хүнсийг худалдаж авч хэрэглээд байгаа юм тохиолдол байгаа. Одоо тухайлбал юм бол сая 2018 оны хичээлийн шинжилэлтэй холбогдуулаад нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүний одоо энэ сайдын тушаалын хэрэгжилтийг ингэж шалгаж үзэхэд бол яг сургууль дотроо буфет цайны газар нь одоо энэ хориглосон хүнсний чагсаалт орсон бүтээгдэхүүн байхгүй боловч яг хажуу талынх нь хашаанаас гараад ингээд дэлгүүр мухлагт бол ингээд тэр тухайн бүтээгдэхүүнүүд бол зарагдж байгаа жишээний хүүхдүүд орж ирээ авч байгаа жишээний ийм байдалтай байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд сургууль хүмүүжүүлэгч багш нар маань бол энэ хүүхдүүдийн хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх тал дээр нь маш сайн анхааруулах өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо сургуулийн орчинд буюу сургуулийн хашаанаас гадна
жижиг түүцүүдэд бол энэ хориотой хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа хүүхдүүд авч яах гэж байна. Зүгээр одоо эдгээр бүсийг нь одоо яаж одоо хуулиараа ч гэдэм үү журмаараа зохицуулсан байд юм болоо гэж. За яг сургуулийн орчин гэсэн л үг байгаа. Тэгэхээр сургуулийн орчин сургуулиас гадна хэдэн метр зай энэ гэсэн тогтоосон юм бол эрх зүйн орчин бол байхгүй наа. Яг сургуулийн орчин гэдгийг бол тухайн сургуулийн эдэлбэр газар буюу түүний одоо хашаажуулсан хэсгээс доторх орчин гэл сургуулийн орчин гэж ойлгож байгаа. Ямар нэгэн хэмжээ 100 м гэдэг юм бол 500 м-ыг заагаагүй учраас бол яг тэр гадна талын хүнд бол хэрэгжихгүй байгаа. Сургуулийн орчинд одоо яг энэ хориотой бүтээгдэхүүнийг хэрэглүүлэхгүй байх чиглэлт нь яг ямар арга хэмжээ авд юм бол одоо тодорхойлсон шалгалт байд юм эсвэл одоо сургууль дотор үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн цайны газарт нь ч гэдэг юм уу зөвшөөрөл олгохдоо яг энийг нарийн заагаад энэ давтамж шалгалттай байдгүй ч гэдэг юм уу. За энэ сайдын тушаал бол 7 сарын 9 буюу 100 батлагдсан. Тэгээ хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бол за манай байгууллага мэрэгжлийн нийслэлийн мэрэгжлийн хэлтийн байгууллагын зүгээс бол оргилсон хүнсний бүтээгдэхүүний чагсаас юм стикер зурагт хуудас гаргаад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон төрийн бус өмчийн одоо сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд бол ийм зурагт хуудсыг тарааж байршуулсан. Одоо төрийн өмчийн жишээ хэлэх юм бол 262 сургуулиудын зурагт хуудсыг яг тухайн цайны газар бүфетийн одоо хүүхдүүд үйлчлүүлж байгаа хэсэгт ингэж байршуулсан. За үүнтэй холбоотой энэ сайдын тушаал хэрэгжиж байгаа үгээс бид нар шалгаж үзэхэд бол тухайн цайны газрууд бол ийм яг их тосон шарсан бүтээгдэхүүн чихэр мөхөөлцөх хэмжлэн нөгөө оргилсон хүнсний бүтээгдэхүүн бол байхгүй байсан. Ил задгай худалдаа гэдэг хүнсний худалдааны тухай яригдж байна. Одоо иргэд улаан үдээс жишээлбэл хамгийн ихээр Оросын албаны улсад үйлдвэрлэсэн ч гэдэг юм уу хүмүүсийн авч заншсан бүтээгдэхүүнүүдийг машиныхаа ориентейшнд за тодорхойсон том худалдааны төвүүдийн одоо гадаа ч юм уу зардаг юм үзэгдэл бол сүүлийн жилүүдэд нийтлэг ажиглагдах болсон байна. Тэгэхээр энэ ил задгай хүнсний худалдаан дээр юу ямар зохицуулт хийх юм бол? За Монгол улсын ариун цэврийн тухай хууль гэж байсан. За энэ хууль маань 2016 онд өөрчлөн шинжлэгдээд одоо эрүүл ахуйн тухай хууль гэдэг хууль 2016 оны 2 сарын 4-нд улсын хурлаар батлагдаж ингэж хэрэгжиж эхэлсэн байгаа. За энэ хуулийн 21-ийн 4-р зүйл дээр за эрх ухий байгууллагаас хоригдсон газар цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний худалдаа үйлдвэрлэж эрхлэхийг хоригдно гэсэн юм заалт байгаа. За энэ заалтыг бол 2016 оноос батлагдсан хуулийн дээр бол доо хэв журмын асуудал гэдэг үүднээсээ цагдаагийн байгууллагын харьяанд ингэж оруулсан байсан. За 2017 оны 7 сарын 1-ээс эхэлж мөрдөж эхэлсэн зөрчлийн тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд ингэж нөгөө бүх хуулийн торгуулийн хэсэг нь тийшээ орсноор нөгөө яг харьяал нь бол цагдаа гэлтгүүгээр одоо цагдаа мэргэжлийн хяналт гэсэн юм байгууллагууд бол ингээд ажилт их ширхтэйгээр ингэж хяналт тавих юм зохицуулт нь орж ирсэн. За хүнсний бүтээгдэхүүнийг энэ ил задгай худалдааж Улаанбаатар хотын хэмжээнд бол 32 цэг байгаа. Томоохон зах худалдааны төвүүд тэтгэрийн гадна зам талбайд одоо жишээлбэл хар хорин захын хойд талд бөмбөр худалдааны төвийн баруун талд за барс нэг худалдааны төвийн яг хойд талд нь гэх мэтлэн одоо жимс хүнсний ногоо за ширхгээр ингэж худалдаалдаг одоо чихэр бичэн кофе цай гэх мэтлийн хүнсний бүтээгдэхүүнүүд бол ил задгай ингэж худалдаж байна. За эдгээр дээр мэргэжлийн хэлтийн байгууллагаас тухай бүр одоо дүүргийн засаг даргын захирам, нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтраад ингээд шалгалт хийдэг. Шалгалт бол яг тухайн үедээ бол үр дүнтэй болоод ингээд тухайн үйл ажиллагаа таслан зогсоох зарим хүмүүс төр бол арга хэмжээ тооцох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах гэсэн ийм арга хэмжээнд явагддаг. Энэ нь бол бас байнга биш учраас тухайн хүмүүс эргээд ингэж гарч ирээд одоо энэ ил задгай худалдаа бол бас төдийлөн энэ зөрчил бол арилахгүй байна. Шалгалтын тухай та ярьж байна. Одоо мэргэжлийн хяналтын шалгалт гэхээр одоо тодорхойлсон төлөвлөгөөт хяналт шалгалт тий аль эсвэл иргэний гомдлын мөрөөр одоо очиж шалгадаг гэсэн ийм хоёр механизм үйлчилж байгаа нь эргээд нөгөө хүнсний аюулгүй байдал ч гэдэг юм уу за тодорхойлсон хууль дүрмээс сахиулахад нь саад болдсон болов уу гэдэг нэг гаргалгаа харагдаад идэг л да. Тэгэхээр яг энэ одоо сургуулийн орчмын хүнсч байдаг юм уу энэ ил задгай худалдаа хийж байгаа иргэдийн тухайд за эцэг эхчүүд иргэдээс гомдол өгөөд одоо шалгуулах процесс нь илүү их одоо түлхүү байх шаардлагатай байна уу? Ер нь одоо төлөвлөгөөлт хяналт шалгалт гэдэгт энэ хамаардаггүй.
За мэрэгжлийн хэлтэн байгууллага төлөвлөгөө тань шалгалтыг одоо тухайн жилийнхээ өмнөх буюу 12 дугаар сарын 1-ний өдөр одоо 19 он шалгах объектыг 18 оны 12 дугаар сарын 1-нд шадар сайдаар ингэж батлуулдаг. Энэ объектыг шалганаа. Ингээ эрсдэлтэй объектуудаа эрсдлэг үнэлгээгээ хийгээд тэрнээсээ бас өргөдөл хомдол одоо хордлого, хоолны хордлого гарч ирсэн объектуудаа бас түүж аваад ингээ төлөвлөгөө танилтаар шалгадаг. За энэ шалгалтанд бол энэ ил задах худалдаа үйлчлэг эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд бол хамрагдах боломжгүй. Яагаад гэвэл өөрийн гэсэн ажлын байр, байнгын доктортой хаяг байршилгүй учраас тэрийг төлөвлөж шалгана гэж байхгүй. За төлөвлөгөөт бус шалгалт гэж байгаа. Энэ нь болохоор иргэд аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу бид нар бол зөрчлийн хэрэг нээгээд ч юм уу одоо тухайн илэрсэн зөрчил маань зөрчлийн шинжтэй байвал одоо ингэж прокурорын байгууллагад бүртгүүлээд ингэж энэ шалгалтыг зохион байгуулж байгаа. Зарим нэг одоо засаг даргын захирамжтай нэгдсэн арга хэмжээний үеэр бол бид нар урьдчилан сэргийлэх хяналт байдлаар бол энэ ил задаа худалдаа үйлчлэг эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдтэй иргэд дээр ихэвчлэн иргэд байдаг энэ дэр очиж шалгалтыг хийдэг. Тэгээд тухайн зөрчлийг бол аль болох таслан зогсоох арга хэмжээ тооцохгүй гээр одоо тухайн зөрчлийг арилгах талаас нь илүү шалгалт хийдэг. За тухайн ил задаа худалдаа эрхэлж байгаа хүмүүс маань одоо амьдралын боломжгүйгээс өөр одоо ажил олдохгүйгээс би одоо ингэж байж гэн гэх мэтлийн тайлбар тавьдаг. Бид нар бол одоо эх онд энэ ил задаа худалдаан дээр тавих шалгалтыг бол бас зарим хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүтэй хамтраад ч юм уу яг ажлын байрыг хүмүүст ингэ зуучлж өгдөг байгууллагатай хамтраад энэ хүмүүсийг бас ажилд оруулах талаар шалгалт хий гэж бодож байгаа. Өмнө ч гэсэн бас дүүргийн засаг даргууд тухайн хүмүүсийг бүртгэж аваад одоо энэ тийм оронтой ажилд оруулах юу боломж байна гэхээр тэр тухайн хүмүүс өөрөө ажилд ордоггүй. За түрээсийн үйлчлэгээ аваад одоо энэ дотор та нар түрээсийн төлөө дотор тий шаардлага хангасан газар худалдаа үйлчлэгээ явуулаач гэхээр тийшээ орж өгдөггүй. Ингээд бас юм бас нэлээд судалтай байгаа. Тэгэхээр мэдээж ил задгаа худалдаа явуулж байна. За зөвшөөрөгдсөн худалдааны бүс биш энэ одоо нийтийн эдэлбэр газар дээр худалдаа явуулж байна гэдэг бол зөвшөөрөлгүй гэж ойлгож байна. Зөвхөн яг шийтгэлийн арга хэмжээг нь одоо явуулж штэ тий торгуул ноогдуулж байна. Гэхдээ нэг удаад одоо хэдэн төгрөгийн торгуул төлдөг юм бол энэ төлбөр торгуулийнхын төлбөр нь магадгүй сардаа нэг 3 4 удаа торгуулдаг байлаа гэхэд метрээр нь хэмжигдээд лангуу түрээсэлхээс илүүтэй одоо хямд тусдаг учраас ч гэдэм үү ийм арга замыг сонгоод байна уу гэсэн үнцэг харагдаж байна л да. За хариуцлагын хувьд бол зөрчлийн тухай хуулийн 6-гийн 17-гийн 9-р зүйл дээр одоо эрүүл мэндийн шаардлага хангуулахаар хоригдсон газар үйлдвэр үйлчлэгээ явуулсан бол одоо хүнийг 51-д тэмцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдийг 501-д тэмцэх хэмжээний төгрөг гэдэг. За нэг нэгж маань бол 1000 төгрөгтэй тэнцүү байдаг. Тэгэхээр 51 гэж буюу 50,000 төгрөгөөр одоо хүнийг бол торгодог байгаа. За мөн зөрчлийн тухай хуулийн 14-р зүйл дээр худалдаа үйлчлэгээтэй холбоотой журам зөрчсөн тохиолдолд бас адилхан 51 гэж 501-ээр ингэж торгож байгаа. Яг энэ торгуулийн арга хэмжээ бас төдийлөн бас үр дүнтэй биш. Тухайн хүнийг одоо нэг удаадаа зөвхөн торгоод нөгөө худалдаалж явуулж исэн бүтээгдэхүүнийг хураагаад устгаад ингэж энэ маань бас төдийлөн үр дүнтэй арга болж өгөхгүй байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 онд энэ жингэлтэй дүүрэг болон Баянгол дүүргийн бүр худалдааны төв, Барс худалдааны төвийн орчинд ингэж худалдаа үйлчлэгээ явуулж байгаа иргэдийн одоо яг зарж байгаа хүнсний бүтээгдэхүүн болон тухайн үнсийг зархад ашиглаж байгаа юм хайрцаг савнаас нь одоо эрүүл зүйн судлалын ачтсны шинжилгээ авчин гэж шинжилгээ хийж үзсэн. За 110 дээж аваад одоо 278 үзүүлэлтээр ингэ шинжилж үзэхэд бол 58.5% нь одоо мөөгөнцөр болон ишрэх коли эзний мүлгийн эмгэг төрүүлэгч нэнгийн бохирдолтой байсан. За яг тэр ил задаа худалдаа явуулж байгаа 310 иргэнээс яг гарнаас нь ингэж альчсны шинжилгээ авч үзсэн. За тэрийг ингээд авахд бол 100% ишрэх коли эзний мүлгийн савханцрын бохирдол илэрсэн. За энэ илэрж байгаа нэнгийн бохирдлууд маань бол одоо шууд одоо хүний хоол хүнсний хордлого халдварт өвчин үүсгэхэд бол нөлөөлөх хэмжээний юм хоруу чанартай нянгууд байдаг. За тэрийг ингээд шууд ил задгаа хүнсний бүтээгдэхүүн худалдаж аваад угааж хэрэглэхгүйгээр ч юм уу хэрэгэлсэн тохиолдолд бол тухайн нэнгийн одоо хэмжээ бол их хэмжээгээр өсөж үрдсэн тохиолдолд бол хүнд бол хоолны хордлого талбар юм үүсэх эрсдэлтэй байгаа. Тэгэхээр энэ торгуулийг
яг одоо мэрэгжлийн хяналтын байцаагчид ногдуулж байна уу эсвэл бас цагдаа нар ногдуулж байна уу гэдэг дээр. За мэрэгжлийн хяналтын байцаагчид яг тухайн шалгалт хийгээд тухайн иргэн дээр бас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад зөрчлийг одоо хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг нээх гэд мэтлэн одоо юм янз бүрийн зөрчлийн тухай хуулинд заасан журмын дагуу шийдвэрлэж байгаа. За мөн цагдаагийн байгууллага маань одоо хэв журмын асуудал тийм нийтийн эзэмшлийн зам талбайд одоо нийтийн хэв журмыг алдагдуулаад ингээ машиныхаа арын багаажинд за эсвэл ингээд яг зам дээр ингээд суугаад худалдаа үйлчлэг эрхэлж байгаа иргэд дээр бол бас цагдаагийн байгууллага өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд бас торгуул ногдуулаад тухайн зөрчлөлт таслан зогсоод ингээ явж байгаа. Цагдаагийн байгууллага болон мэрэгжлийн хяналтын байгууллага бас хаанаа энэ арга хэмжээг бол тооцоод хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ингээ явж байгаа. Тэгэхээр улсаас зөвшөөрөлтэй одоо түргэн үйлчилгээний цэг гэж нэрлэдэг. Эдгээр одоо түргэн үйлчилгээний цэгүүдэд за бэлэн гомонг одоо худалдан борлуулахдаа одоо усыг нөгдөг тэнд нь хүүхэд залуучууд бэлэн гомон иддэг ч гэдэм айлсвал нөгөө хагас олон бүрэн боловсруулсан хүнс хоол тийм ээ бэршкич байт юм уу. Эдгээрийг зардаг ийм тохиолдлууд их байна. Энэ дээр одоо автобусны буудлын дээр байгаа залуучууд ихээр үйлчлүүлдэг ч гэдэм үү. Энэ юу нь яг ямар журмтай яаж зохицуулагддаг юм болоо? За нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 1100 орчим түргэн үйлчлэгээний цэг ажиллаж байна гэсэн энэ судалгаа бол 2017 онд хийгдсэн. За 1100-аас 914 нь бол одоо зөвхөн хүнсний худалдаа үйлчлэг явуулдаг. За бусад түргэн 100 орчим түргэн үйлчлэгийн цэг нь бол зөвхөн нөгөө сонин сэтгүүл зарах тий гутал цаг засвар гэх мэтлийн юм үйл ажиллагаа явуулдаг. За тэгэхээр тэр 910 түүц маань одоогийн байдлаар бол түргэн үйлчлэгийн энэ худалдаа үйлчлэг эрхэлж байгаа бүх түргэн үйлчлэгийн цэг манд ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Түргэн үйлчлэгийн журам байсан. Журам маань өөрөө нөгөө яг хууль зүйн яам бүртгүүлээгүй учраас тэр журам маань хүчингүй болцсон. Одоо ямар нэгэн зохицуултгүйгээр бол энэ түргэн үйлчлэгийн цэг явж байна. За хүнсний худалдааны газарт түргэн хоол одоо энэ бэлэн хоол түргэн хоолыг одоо жишээлбэх юм бол пиршки, хуушуур, гамбургер, хотдог, кимбаб гэдэг энэ тэгээ чансан хөндгийг бол худалдаалах ёсгүй. Энийг бол яг нийтийн хоолны газар тодорхой цаг хугацаанд хадгалаад ингээд зориултын газар нь худалдаалах ёстой. Бас энэ бас зөрчигдөд байгаа. Яг тэр бэлэн гомонг бол тухайн түргэн үйлчлэгийн зэгтээ ингэж бас нэг гомонгийн түүцнүүд бас байсан. Энэ зөрчлүүд түүцнүүд маань бол нэлээд цөөрсөн байгаа. Яг гомонгийн газар дээр нь одоо усын өгөөж чанаад ингэж юу яжсэн. Энэ бас нийтийн хоол үйлдвэрлэлийн тусгай стандарт байгаа. Энэ стандартын шаардлагыг бол хангахгүй үднэс бас мөн зөрчил ингэж яваад байгаа. Тэгэхээр одоо энэ түргэн үйлчлэгийн цэгүүдтэй холбоотой Улаанбаатар хотын нийслэлийн нийтлэг үйлчлэгийн журам гэдэг иргэдийн хурлаар батлагдах гэдэг төсөл нь өргөн маригдаад хэлцэгдээд явж байгаа. Хэрвээ тэр батлагдах юм бол энэ түүцний асуудлыг бол шийдсэн байгаа. Тэгэхээр мэдээж одоо эрэлттэй үйл нийлүүлэлт байна гэдгээр хүүхэд залуучууд эрүүл мэндхээс илүү одоо түргэн шуурхай байд юм уу? Хямд гэдэг утгаар нь сонголтыг хийж байгаа учраас эдгээр үйлчилгээ бас дан гарч ах шиг байна. Зүгээр эцэг эхчүүд ч гэдэг юм уу. За хүмүүс иргэдийн тухайд мэдээлэл өгөөд одоо энд манай гэрээ ойролцоо ийм үйлчилгээ явагдаад байна. Энэ нь хууль бус юм биш үү? Шалгаад өгөөч гэвэл мэдээлэл хаана хүнд өгөх хэрэгтэй юм бол. За нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын шуурхай албаны 7012 8012 гэсэн утсаар холбогдоод гомдлоо шууд хэлж болно. За мөн одоо өргөдлөө бичээд одоо манай байгууллага дээр ирээд бичих хэрэгтэй ингээд өгөөд шалгуулж болно. За мөн засгийн газрын 11 төвийн утастай нийслэлийн утаснууд холбогдох утаснууд бас мэдээлэл өгөөд шалгуулж болно. За энэ ил задаа худалдаа үйлчлэг явуулж байгаа хэрэгэд маань ингээд бас байгаад байна гэдэг чинь хэрэглэгч нар тэднээс худалдан авдаг хүмүүс байна. Тэд нар ашиг олоод тий амьдралын зуулга нь бас болоод байгаа учраас ингээд байгаад байгаа учраас энэ худалдаж авж байгаа ард иргэд маань өөрийнхөө эрүүл мэнд тасрах хэмжээний хор хохирол учруулж байгаа. Энэ ил задаа хүнс худалдаална гэдэг маань өөрөө зуны уйлралд бол нэмэх 30 хэмд. За өлийн уйлралд бол хасах 30 градустай ингээд хүнсний бүтээгдэхүүнийг яг хадгалаад ингээд худалдаалж байна. Тухайн бүтээгдэхүүн физик химийн болоод нингийн бохирдлууд ингээд маш ихээр орж идэг. Зам ялангуяа зам дуг худалдаалдаг энэ автомашины утаанаас гарч байгаа хүнд металлууд тоосонцруудын бохирдол орж байна. За мөн механик бохирдол одоо энэ салхи шуурга шорооноос болоо шороо чулуу гэх мэтлийн бохирдолтой энэ
ялангуяа юм хатаасан жимс янз бүрийн одоо адууны үлэн гидс гэх юм уу те толгой байна гэдэг ингээд бодлоо жимснүүд байна. Эдгээр бол одоо маш их хэмжээний бохирдолтой байдаг. За энийг худалдаж авч яг тухайн үедээ хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болно те. Хэсэг хугацааны дараа ба хэдэн жилийн 5-10 жилийн дараа хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл халдварт бус өвчний одоо эрсдэлт хүчин зүйлийн одоо нэг шалтгаан болж байдаг. Тийм учраас одоо аль болох хил задгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх. Тийм эдгээрийн талаар бас ариа дүүргийн хорооны ч гэдэг юм цагдаагийн хэлтс мэрэгжлийн хэлтс мэдээлэл тэр зөвшлийг таслан зогсоох иргэний үүргээ биелүүлэх учиртай байна. Тэр нэгэнт хүнсний худалдааны тухай ойлоо ярьсных энэ нэг давхрын одоо өргөтгөл гэж ярьдаг. Энэ өргөтгөлд хүнсний үйлчилгээ явуулдаг, хүнсний үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тухайд одоо яг хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалттай биш объектыг тий тодорхойлон засаж өргөтгөн одоо хүнсний үйлдвэрлэл явуулж байгаа нэргээд аж ахуйн нэгж тухайн аж ахуйн нэгж одоо оршин суугчдын амар тайван байдал ч гэдэг юм уу тухайн орон сууцны одоо чанар стандартт нөлөөлөх гэдэг олон асуудлууд яригдаг. Энийг нэг тийш нь болгоод цэгцлэх тухай яригдчихсэн. Энэ дээр яг одоо сүүлийн үеийн мэдээлэл нь юу юм бол? За нийслэлийн хэмжээ 800 гаруй одоо нэг давхрын хоол үйлдвэрлэлийн газар те нийтийн хоолны. За энэ хуучны байрууд маань өөрсдөө бол зөвхөн орон сууцны зориулалтаар баригдсан энэ байрыг одоо өргөтгөхөд энэ өргөтгөл хэсэгт нь одоо хоол үйлдвэрлэлийн газар байгуулсан юм одоогийн байдлаар ийм байна. За сүүлийн үеийн барилгууд маань өөрөө доор нөгөө үйлчлэгээний зориулалтаар ингээд баригдсан байна. За энэ зөвшөөрлийг бол яг өргөтгөлийн зөвшөөрлийг бол нийслэлийн ерөнхий менежерс ингэж авч байсан. Одоо энэ зөвшөөрөл бол олгохдохоо болсон. Сүүлийн үеийн барилгууд бол өөрсдөө зураг төсөл дээр доор үйлчлэгээний хэсэгтээ ингэж баригдаж байгаа учраас тэнд одоо зөвшөөрөл төрөхөд байхгүй. Одоо энэ сүүлийн үеийн хуучны барилгууд маань өөрсдөө ямар нэгэн мэрэгжлийн байгууллагын зураг төсөлгүйгээр иргэд маань өөрсдөө дураараа ингэж бас ихэнх хувь нь бол өөрчилж. За тэндээ тэгээд агааржуулалтын систем одоо эрүүл ахуйн шаардлага хангуулах үүднээс одоо зохион байгуулсан арга хэмжээнүүд нь төдийлөн үр дүнтэй болохгүйгээс үүдээд яг дээд давхрын айлууд нэг хоолны үнэр одоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үнэр нь ороод за энэ гомдлууд бол мэрэгжлийн хяналтын байгууллагууд бол маш их ирдэг. Энэ дээр одоо бид нар арга хэмжээ аваад одоо яг зориултын байр дүгнэлт энэ зөвшөөрөлгүй юмнуудыг бол мэрэгжлийн хяналтын байгууллагаас таслан зогсоогоод явж байгаа. Одоо энэ 2019 онд энэ тал дээр бол нэлээд ажил хийгдэнэ гэж төлөвлөсөн байна. Тэгэхээр хятад хоолны газар ч гэдэг юм уу, солонгос хоолны газар ч гэдэг юм уу. За ер нь одоо нийтлэгтэй хоол үйлдвэрлэл явуулж байгаа хоолны газрын галтгооны асуудал цаана их яригддаг. Хамгийн сүүлд хятад хоолны газрын галтгоонд ороход угаагаа тавьсан хоолны төмпөн дотор нь маш олон тооны жом явж байгаа жишээний. Энэ дээр ер нь одоо нөгөө хяналт шалгалтаа л асуух гэдэг юм л да. Нөгөө төлөвлөгөөгөөрөө танахыг тэдэн шалгана гэж зарлаад очиод шалгаж гин үү? Аль эсвэл гомдлоор шалгаж гин үү? Яг одоо бид нар одоо ямар хүн сэтэж гин вэ гэдэгтээ хэрхэн найдах вэ л гэдэг. За төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл дээр цаас нар бол одоо төлгөө тань шалгалтыг урьдчилан 5 хоногийн өмнө мэдэгдэж очих ийм заалтай байна. Төлгөө тус шалгалтыг бол үндсэлтэй гэж үзэх юм бол шууд очих юм шаардлагатай байна. За төлгөөт хяналт шалгалтын нийтийн хоол үйлдвэрлэлийн солонгос гэлтгүй одоо нийтийн хоол үйлдвэрлэлийн газруудыг бол тодорхой хэмжээний хувийг бол зарлаад ингээд дүүрэг нийслэлийн байцаагчид бол хяналт шалгалт хийж байгаа. Тухайн үедээ очиход бол нөгөө байгууллага маань бол ямар нэгэн зөрчил байсан зөрчлийн улсын байцаагчийн албан шаардлага албан даалгавар өгөөд ингээд арилгуулад ажиллаж байгаа. За тэр тухай одоо жомтой асуудал дээр гэх юм бол аж ахуйн нэгж байгууллагын өөрийн дотоод хяналт хангалтгүй биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй. За ямар үүрэг гэхээр одоо ахуйн хортон шавж мэрэгч устгалыг улирал тутам хийлгэж явах ёстой. За хэрвээ үнэхээр их жом шавжтай аж ахуйн нэгж бол тухай бүр одоо сар болгон хийлгэж явах ёстой. Тухайн тэр үүргээ биелүүлээгүй үүднээс бол маш их хэмжээний жом өөрлөсөн. Тэр нь бүр хоол хүнсний бүтээгдэхүүн сав суулганд ингэж орсон юм дүр зураг энэ шалгалтын юунд бол бичлэгт төлөвлөсөн байсан. Тэгэхээр энэ хүнсний бүтээгдэхүүний яг нийтийн хоолны галтгооны хэсэгтэр бол эрүүл ахуйн шаардлагын зөрчлүүд маш их байдаг. Хоол хүнсний сав бүтээгдэхүүнийг хадгалах, хүнсний бүтээгдэхүүний халуун боловсруулалт бэлтгэх хэсгүүдийн хоорондын уялдаа холбоо технологийн урсгал шат дамжлага нь бас
төдийлөн мөрөнгөцд зохион байгуулагдаагүй. За яг үйлчлэгээний заал хүмүүс сууж үйлчлүүлдэг хэсэг үнэх гоё үнэхээр тогттой юм байдаг боловч яг аргын хэсэгтээ бас төдийлөн юм шаардлага хэмжээ бас хүрхгүй. Гэхдээ бүх газар биш. Хэсэг хүлэг хоолны газрууд л тиймэрхүү байдаг. За одоо энэ хоолны газар эрүүл ахуйн шалгалтын дээр нийцсэнгүй ингээд элдв төрлийн одоо шимэгч хортой бодис байдаг ч юм уу хортой шавж байлаа гэж байна. Зүгээр энэ тохиолдолд нөгөө зөвшөөрлийг нь ер нь шууд одоо цуцлах тийм эрх зүйн зохицуулт бий юу? За зөрчлийн хуулиар бол үйл ажиллагааг нь зогсоох. За тэгээд тухайн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хууль бусаар олсон хөрөнгө орлого энийг бол ингэж улсын байцаагчийн шийдвэрээр ингэж хурааж байгаа. Яг хэрвээ тухайн байгууллага мань одоо нийтийн хоол одоо хөвчлэн кафе, бар тий байх юм бол одоо архи согтруулгуудаа хөдөлдөх тусгай зөвшөөрлийг өчнгүү болгох саналыг бол нийслэлийн захирагчийн ажлын албанд хөргүүлнэ. Яг ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчснөөсөө шалтгаалаад энэ арга хэмжээнүүд бол байгаа. Одоо яг зөрчил гаргасан ноцтой зөрчил биш зүгээр энгийн бага хэмжээний зөрчил гаргасан тохиолдол бас шууд зогсоогоод ингээд байхгүй. Тэгээ ямар их хэмжээний хохирол учруулсан тий хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх юм хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан бол одоо тэрэн дээр хуулийн хариуцлагууд бол бас хүнсний тухай хуулийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай гэсэн энэ хуулийн заалтуудаар бол одоо торгуулийн арга хэмжээ бол тооцож ингэж явж байгаа. За та бүхэн ярих цаг ерөнхийдөө дуусч байна. Сургуулийн орчинд хориотой хүнсэн дээр одоо яг ганцхан тайлбар та хэлээд дуусгах боломжтой байна уу? Үдийн цаг хөтөлбөр гээд хэрэгждэг. За тодорхойсон давтамжтай гарч гэдэг юм уу? Тэр аймагт тэр сургууль дээр энэ суманд энэ дүүрэгт ч гэдэг юм уу? Үдийн цаанаасаа тэдүү хүүхэд хорджээ гэдэг зүйл бол өмнөх туршлагууд дээр зөндөө бий тий. Тэгэхээр одоо энэ үдийн цаанд ер нь найдах найдвар итгэл ер нь эцэг эхчүүдийн тухайд бий юу? Яагаад ингэж асууж байгаа нэхэр сүүлд бол сургуулиудыг бас яг стандартад нийцсэн үдийн цай бэлтгэдэг галтгоотой болгож байгаа гэсэн мэдээлэл байсан. За хүний бие махбодын хоногийн хэрэгцээг хангах одоо уурга нүүрс өөх тус амин дэм эрдэс ус гэсэн энэ бүтээгдэхүүнийг олон хүн бол өдөр болгон тодорхой хэмжээгээр ингэж доктортой харьцаагаар бол авч явах ёстой. За энэ сургуулийн орчинд хоригдсан хүнсний бүтээгдэхүүнүүд маань ихэвчлэн нэг төрлийн одоо нүүрс ус маш ихээр агуулсан тий. Одоо хоногийн тэнцвэрт байдлыг алдагдуулах хэмжээний. За эсвэл өөх тус маш ихээр агуулсан ийм хүнсний бүтээгдэхүүн байсан учраас одоо энэ дээр бас шинжилгээний үндэслэлтэйгээр энэ одоо эрүүл мэндийн яам, боловсролын яамны хүмүүс бас ингэж судалгаа шинжилгээтэйгээр ингэж хоригдсан байх. Яг энэ эцэг эхчүүд маань өөрсдөө энэ бас хүүхдтэй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх одоо мэдлэг мэдээллийг одоо гэртээ ч юм уу тий сургуулийн орчинд ингэж байнгын доктортой өгж явах хэрэгтэй. Сүүлийн үеийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт бас хүнсний аюулгүй байдалтай холбоотой хаяг шашхны асуудлаар ч гэх юм уу бас хичээлүүд бас ордог болсон байна лээ. За яг үдийн хоолтой холбоотой гэх юм бол хоолны хордлогын тохиолдлууд бас энэ 2018 онд бол нэлээдгүй бас гарсан хүүхдүүд бас хортож нэмлэг твцсэн юм тохиолдол байгаа. Яг үдийн хоолны өөрөө төсөв маань маш бага хэмжээт одоо 600 төгрөг. Тэгээд түүний яг хүнсэнд зориулагдж байгаа нь бол 300 гаруйхан төгрөг ингэ зориулагдж байгаа учраас бас нэг чанартай хүнсний бүтээгдэхүүн одоо нийлүүлэх тал дээр нөгөө аж ахуйн нэгж үдийн хоол хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд маань бас тэрэн дээр жоохон нөгөө мөнгөндөө баригдаад хангалтгүй ханддаг байж магадгүй. За энэ бол эрх зүйн зохицуулалт нь энэ засгийн газрын зүгээс ч гэдэг юм гараад ингээд явах юм бол бас үдийн цай хөтөлбөр бол үдийн хоол болж ингэж хувирах боломжтой. Тийм 1200 төгрөг болох шаардлагатай гэдэг байгаа шүү дээ тий. Багада. За баярлалаа. Тэгэхээр урилгыг хүлээн авч студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Үзэгчдээ бид өнөөдөр за сурагчдын одоо сургуулийн орчинд хориотой хүнсний тухай болоод ил задгаа хүнсний худалдааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг үзэгч танд үзүүллээ. Манай өнөөдрийн зочин нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Идэр Бат өргөдөө оролцлоо. Сонгуульч үзэгч танд баярлалаа.